чи амар тийм гоё бороо. Битэрийг яг үнсэж байгаа бороо. Испани залуучууд үнэхээр хөөрхөн юм аа. Тийшээ хардаа. Зүгээр алдсан. Цагийн үзэж. Йоо. Яна юу ярих вэ? Оройны хоол хийж байна. Тэгээ бид хоёр энд угаасаа өлтөө юмны холбохгүй байх. Дээрээс нь юмыг яаж өгөхөөгээд юм авчирсан. Тэгээ би болохоор энэ швштэй одоо салаадыг тэгээд бас энийг идэх гэж байна. Манай нэг сэндвич тэгээ бас энэ хичээний хичээн Супер сэндвич. Яаны янгосны бодол юм байт юм байна. Жижиг юм байна уу? To attract attention. Do not inflate your life jacket until you are outside the aircraft. Бид одоо Испани сонгоцны бод дээр алхачийн дөнгөж онгоцносоо болсон. Ийм сэрнэ ажиллаж байна уу? Гинт асуултаа. Гөвсим авсан гинэ маань. Тэгээд одоогондоо ажиллахгүй байна. Гөвсимийнхаа сонсч ирэл ажиллахгүй байна. A2 гээд энэ автобусны тикетийг зарж ийн. Тэгээд шууд тикет аваад автобусандаа суух юм байна. Гудамжинд явж байгаад ийм мах харлаа бид хоёр ямар санагдчихэв. Гоё ч яхад нэг юу юм аа нэг яг манай Монголд бол ингээд зах мах дээр байдаг штэ тий барс зах. Энд чинь болохоор яг нэг юм соёлтой газар гинт ингээд амар махсах үлээд. Бид хоёр хостелдоо ирсэн. Тэгээд бид хоёрт одоо ер нь бол танилцуулж байна. Бид хоёр нэг дэлгүүр ороод тэгээд ер нь ямар шүү бараатай юу байдгийг ингээд сонирхоод явж байна. Тэгсэн чинь амар хөөргөн жоохон юм сникерсэн зарим үг тэгээд милкагийн зарим үг байд юм байна. Бид хоёр л анх удаа харлаа. Би дөнгөж цааш ярьсан. Манай найз болохоор одоохондоо төр унтж байгаа. Тэгээд бид тэр хоорондоо энэ одоо хостелээ танилцуулаад тэгээд энэ хавар жоохон явъя гэж бодлоо. За энэ болохоор бит хоёрын нэг байгаа хэсгийнх нь одоо нөгөө живэр нөх юм уу? Яг ер нь л эрэгтэй хүмүүс хвчлэн байх шиг байсан. За тэгээд энэ болохоор манай гал тоогоо байна. За энэ болохоор өглөөний цай 8-аас 11 хүртэл гардаг гэсэн. Тэгээ одоо 7 өнгөрч 7:10 мар болж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол өглөөний цай бэлдээд тавьсан байна. Хөрхөн жижигхэн өглөөний цай байдаг гэсэн. Тэр нь бол тийм байна. За ийшээ болохоор нөгөө нэг зочны өрөө байна. За ингээд энэ бас гоё зураг байна ханы. За энэ болохоор балкон байна. Энэ балкон болохоор 10 хүртэл ямар ч онгорхой байдаг гэсэн. Өглөөхтэй хэдээс нээж болт юм бол одоо яг нээж болох юм байна л да. Оо за. Вау, гадаа болохоор яг ийм байна. Өнөөдөр бас бороотой гэдгийгсэн. Одоо өглөөшөд ингээд бороо ороод эхэлж байна. Энэ хөөрхөн сандал байна. Энэ өглөө болоод өдөр болоод гэгээд болохоор их гоё харагдах хаа.
ирлээ. Тэгээд зочны өрөө маань өргөлжлээд явж байна. За энэ болохоор манай жигүүр энэ одоо тэр чигээр яваад манай хоёр одоо өрөөндөө орно. Тэгээд энд бас гал тогоотой. Энд бас өглөөний цай бэлдээ тавьсан байна. Өчтөр битээр асан гоё юм гэх юм бол бас энэ нөгөө нэг хөөрхөн юм одоо үзэж болох юм үзмөрүүд activity-нуудад ингээд одоо жижиг танилцуулгууд нээсэн. Тэгээ энэ дондаас олсон айгуу битүүн вау юм байт юм уу гэж харж байсан болохоор энэ эротик үсэ гэдгсэн. За битээр хүмүүс өөр харамаараа харсан онцолж харсан болохоор Wax Museum энэ бас очил хөөрхөн юм уу гэж бодсон. Яагаад гэвэл битээр одоохондоо яг дэлхийн одоо альч орны wax тэмлааны тосон музейн дээр өсө очоогүй байгаа. Микрофон зүгээс юм уу? Окей. За бид хоёр одоо өглөө бас цайгаа уучаад тэгээд Саграда тий Саграда руу явж та Саградаг үзэх гээд явж гин. Бид хоёр одоо ер нь бол аяллаа анхны өглөө өчигдөр ярьсан болохоор тэгээд бол хот айгу нам гүн байна. Хагасны өглөө болохоор угаасаа тэгж байгаа тий. За сайн байна уу? За хит юм бэ болонд манай оролцож байгаа танд баярлалаа. За Малгай хаанаас идэр авсан бэ? Би нэг шидэ 8 биш үү? 8-аас би авч исэн. 25 30 мянган болов 35 ч юм 25-аас 35 хорин тахаа. Энэ ихтэй нөгөө Солонгосоос ирсэн амир яг гоё нэг юм уу? Тэгээд 8-аас авсан бэ. 8-ын зөв нэг хүнсний дэлгүүртэй хэсгийн доод хэсэгт нь л зөв нэг болон зарж исэн. Яна энэ бүр амир хэмтхэн төгөө. За энэ шил болохоор бөмбөгрийн хажуутлын заяа. Нэг юм шөнийн зах шиг юм шөнийн зах хаа бөмбөрийн хажуутлаад нэг шөнийн зах шөнө ингэ өртлөөж идэг. Тэндээс би юу авах гэж явж исэн юм бол хүнсний ногоо авах гэж явж исэн чинь шилийн дэлгүүр харна орсон ч амир гоё шил харна авсан. Энэ нэг 15 юм 20 мянга баг. за күртэг болохоор Солонгосоос цэж авч исэн. За энэ болохоор хямдарсан багт нь авсан. Тэгээд 500 мянга гарчин байсан босоо. 500 мянга. За энэ цүнх болохоор манай ихчийн цүнх. Тэгээд би ер нь л ингэж авцсан. Тэгээд надад ер нь л одоо өгсөн л тоо ер нь л. Тэгээд энэ Индонези дээрээс ирсэн баг. Гэтэ хэдийн нэстэ мэдэхгүй байна. Манай ихч одоо өөрөө авсан юм уу? Эсвэл бүгд мэд. Тэр нэстэ мэдэхгүй байна. За энэ өмнөд маань болохоор яг нэг сарын өмнө л авсан. Тэгээд практик хийж байхдаа хаус гэдэг дэлгүүрээс авч ирсэн. Тэгээд хямдарсан байсан. Тэгээд за нэг 60 50 мянга хаа. 50 мянга. За гутал маань болохоор өчигдөр би бас гэртээс илээгээд нэг том худалдааны төвөөс авсан. Бас амар хямдхан 16 евро гэдэг чи одоо хэд ирлээ? 50 60 мянга тийм. Өө за хөөр штэ. Ийм хөөрхөн одоо юу гэдэг зураг авахулж болдог тийм талбар байна. Hello guys.
За би та бүхэндээ одоо бүжиглэж үзүүлье. За тэгэхээр ингээд гараа сайхан хөдлөгдөг амжи яваа. Гараа сайхан хөдлөгдөг байгаа. Испани залуучууд үнэхээр хөөрхөн юм аа. Тийшээ хардаа. За бит хоёр энд ирсэн байна. За сайн байцгаана уу. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гоо бүсгүй Наны би мэдчилж байна. За би Саграда дээр ирсэн байна. За Спанд ирсэн 2 дахь өдөр маань болж байна. За миний дур булаам үнсэлтийг та бүхэндээ харуулъя. За энэ La Sagrada Familia гэдэг барилга нь болохоор анх 1882 онд Антони Гаучи гэдэг хүн барьсан байна. За тэгээд одоо болтол ингээд баригдаж байгаа буюу бүрэн баригдаж дуусаагүй. Тэгээ 2030 онд баригдах төлөвтэй өндөр нь 172 метр болохоор төлөвлөж байгаа. Тэгээд энэ нь болохоор дэлхийн хамгийн өндөр одоо сүм болох юм байна. За тэгээд энэ барилгын фасад нь ерөнхийдөө 3 одоо үйлчлэлтэй байгаа. Эхнийх нь болохоор Наташин буюу одоо нөгөө Христийн төрөлт. За тэгээ хоёр дахь нь болохоор энэ Христийн зовлон загалмайд цовлогдсон хэсэг. Тэгээ хамгийн сүүлийн 3 дахь нь одоо баригдаж байгаа. Тэр нь болохоор Glory буюу одоо бурхантай харилцах, бурханд хүрэх зам гэсэн ийм 3 одоо сэдвээр барьж байгаа. Тэгээ энэ анх барьсан зорилго нь болохоор бурханд одоо барьж байгаа бэлэг гэсэн утгаар энэ одоо сүмийн байрыг ингэж барьсан юм байна. Тэгээд олон сая жуулчид ингээд жил бүр Барселонад энэ барилгыг үзхийн тулд ингээд зорж ирдэг. За тэгээ бит хоёр одоохондоо бол ингээд орч чадсангүй. Гэтэ орох арга сүйгчилж байна. Тэ. За өөр хэлэх юм юу байгаа л энэ чинь? ЮНЕСКО гэллөө. Тийм ЮНЕСКОгийн соёлын өвд 2005 онд бүртгэгдсэн байгаа. मेरा कॉल उठा ले, मेरा कॉल बंद हो गया था। El Fuerteventura se cogió caldera, se quedó dormida y no apagó la vela. Эхлэх юм уу? Аха. За бит хоёр юм бол хоолой идэж дуусчлаа. Тэгээд Аз ресторан, ихтэй ресторан гэдэг таны газар хөө тийм газар бит хоёр ингээ хооллсандаа үнэхээр амар баяртай байна. Хоёулаа айгу сэтгэл хангалуун байна. Яагаад гэх юм бол яг ингэж хөссөн одоо амтаа ингэж амталсан. Дээрээс нь нөгөө нэг Европ төрлийн хоолнд юм шүл байдаггүй. Дээрээс нь ер нь Аз хоолойг сансан байна. Тэгээд нэг ингэ юм хэлмээр байгаа нь энэ одоо хоолны газарт бараг ингэ 100 хооллээ 100 орчим бараг хоол ингэ байгаа хгүй. Тэгсэн мөртлөө ингэ энэ олон хүнд ингэ зэрэг ингэ үйлчилж байгаа. Тэр нь ингэ энэ одоо хятад хүмүүсийг ч юм уу одоо энэ одоо газрыг ажиллаж байгаа хүмүүсийн ямар мундаг юм бэ л гэж бодлоо бид хоёр. Ийм хурдан хугацаанд үйлчлээ. Тэр бүх олон хоолыг ингэ зэрэг гаргаад өстө мундаг санагдлаа. Тэгээ бас нөгөө нэг ингэ бид хоёр ингэ хин сууж байгаа энд сууж байгаа ширээгээ захиад тэгээ дээрээс нөгөө хил ойлголцохгүй тэгээд бас жоохон тийм нөгөө ингэ ойлголцох гэж жоохон ингэ уудсан. Тэгээ тэр жоохон ингэ үйлчлж байгаа жоохон бухимдж байгаа ч гэсэн ингэ танаасаа ингэ тусалчих гэсэн нэг хөөрхөн юм уурсан ч гэсэн нэг танаасаа бид хоёр ингэ нэг юм сайн сэтгэлтэй ингэж юм хандж байгаа. Тэр нь бүр айгүй хөөрхөн.
хоолны алтартааны гудамжинд нь ирсэн байна. Яг энийг хайгаа явжсан чинь яшгүй гараад ирлээ. За одоо ийшээ орох чинь. Tonio. За одоо энэ болохоор амтны хэсэг юм байна. Тэгээд эрзэн чихэрнүүд байна. Айгуу өнгөлөг. Тэгээд арааны шүс асгарсан харагдчихээн. За энэ эрзэнийн чихрүүд килограмм нь 42 евро гэж байна. Шоколад нь болохоор 100 г нь 9 евро гэж хэлсэн. Тэгэхээр килограмм нь 90 евро гэсэн үг байна. За одоо энэ болохоор далайн хүнсний хэсэг байна. Маш их загас. Одоо нөгөө нэг шримп тэгээд хисанууд гээд ер нь айгу харж байгаагүй нэрийн сайн мэдгүй юмнуудаас байна. Дөнгөж ийм хөөрхөн дэлгүүрт орж ирээд тийм пуди тишүрт дээр зардаг. Тэгээд энэ Барселона гэсэн гоё бичгтэй хамтыг авлаа. За. 좋아. Монгол буюу татс буюу. 좋아. Que Barcelona! Thank you! Merci! За тэр гудамны манер юу вэ? Лафорте. За. Тэр ямар ч байсан нөгөө нэг юм яг айгуу том юм худалдааны яг юм гол гудамдаа ингээд ирээд дэлгүүрүүдээр ингээд явсан. Тэгээ ямар ч сан өөртөндөө ингээд таалагдсан. Тэгээ дуртай юмуд авсан. Тэгээ ерөөдөө ингээд харах юм бол арсын дээр айгуу тийм юу тийм арсын юм айгуу тийм ихтэй. Тэр юмуд нь бас айгуу олон төрөл байдаг. Дээрээс нь одоо юу гэдэг юм бэ? Арсан идэл юм айгуу их байдаг тийм юм байна. Тэгээд баяна. Ямар гутал авсан бэ? Гутлаа. Яраас 2 гутал авсан дээ? Тийм. 2 гутал авсан. Нөгөө Бата гэдэг брэндээс 2 гутал авсан. Тэгээд Outlet-ийн гарцсан нэг сүүлийн арсанууд нэг хямдэрсэн байсан. Тэгээд Чи юу гэлээ? I love you гэлээ. I love you Bata forever. За одоо бүр ингээд 12 өнгөрцөн байна.
Одоо энэ ард харагдаж байгаа буудан дээр оги бит хоёр ирж жоохон юм мэдээд тэгээд манай оги болохоор өрөөрөөгөө явцсан. Би болохоор буудан дээр сууж утсаа хараад одоо нэг ирсэн мэйл тэгээ чат дээртэй хариулж жагаад нэг мэдсэн чинь бүр оройлцсон байна. Тэгээд одоо нүүр гар шүдээ хурдан цэвэрлжээд тэгээд унтах гэж байна. Тэгээд маргааш хүртэл баяртай. No, where is Mongolia in the map? Between the China and Russia. The China is Russia. Yes. Ay. Хоёр болохоор сая буудалд орчоод тэгээд чекин хийчээд гинэ. Чекин 2-аас их байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө юмнуудаа тавьчаад одоо буцаад гараад явж байна. Буудал маань болохоор энэ байна. Далаа руу тэгээ уул руу гарах төлөвлөгөөтэй явж байна. Ok, on voit la mer, c'est beau. Яа, энийг авнаа. За, балетыгаа асуудыг хийж байгаа наа. Яаж өрөөд би мартчихсан шүү дээ. Яа. Тасглаа байнга хийдэг гинэ. Ингээд далаа. Аялаар явсан ч хийдэг гэж байна. Одоо ажиллаж байгаа юм болов уу? Хаацсан. За, бид хоёр уулан дээр гарыг гэж бодоод байгаа нь уулан дээр ирсэн. Тэгээд уулан дээр гарч байгаа дээрээс далаа гарч байгаа. Тэгээд дээрээс нь энэ дээр болохоор ийм юу гэж хэлэх вэ? Элеватор одоо нэг юм Дүүжин тээвэр. тийм Дүүжин тээвэр үү? За дүүжин тээврээр ингээд хотоо энэ далаагаа ингээд бууг нь харах боломжтой тийм юу гэдэг юм байна. Одоо жижиг тийм activity юм уу? Тэгээд уг нь тэр аялал нь 11-ээс 18 евро гэдэг гайгүй үнэтэйрээс нь тэгээд тэр ашгүй дээ ямар гоё юм бэ гэдэг яах гэсэн чинь суух гэсэн чинь 3 сарын 2 хүртэл 3 сарын 2 хүртэл ингээ хаацсан гинэ. За бид хоёр уулнаас бууж ирээд энэ өдрийн болоод гээд энд бас ингээд явж байхад ер нь лавцсан газруудад ингээд юм гоё хөгжимтэй эсвэл ингээд амьдар хүмүүс хөгжим тоглоод байж байгаа айгүй тийм гоё амьд тийм дулаахан мэдрэмж ингээд өгж ийн. Вау. За жихэм хотын барилгуудыг харагдаж байна да. Two For lunch? for lunch. Please.
Buen aperitivo de la casa. Дөнгөж завтай нөгөө нэг сонгож одоо нөгөө нэг юм ийд чи бүр хоёр дахь удаа идэх гэж байна. Тэгээд ер нь бол энэ газар бүр амар амттай хошгүй чиний сонгосон. Оо за халаалаад ирсэн юм. Баярлалаа. Тэгээд ер нь бол энэ газар үнэхээр амттай одоо ингэ зуушин гэх юм уу зуушинтай ингээд нэгээс 5 еврогийн хооронд ингэ сонгоод авах нэг ширхэг нэгээс 5 евро. Испанид бол заавал яг ингэж туршиж үзэх юм газар юм шиг санагдлаа. Тэгээд бүр ингээд эндээс бараг гарч чадахгүй ямар гоё юм систем вэ гэж хоёр дахь авч юм. Тэгэхээр бол 10-аас 100 оноо гэсэн. Ер нь бол Виктория одоо энэ ирээд ирсэн хамгийн амттай юм байна. Түрүү нөгөө нэг Барселона бич дээр байж байгаад зүгээ алдсан. Цагийн газар сууж. Йоо. Дотор нээсэн нөгөө нэг юм битэр Pokemon зэрэг цагдаагийн одоо хуудсан дээр бичээд юу байснаа бичээд мөнгөний тооцсон дээр нийлээд 900 төгрөг ингээд ямар нийлээ битэрийн хамарцсан ингээд 1000 евро боллоо. 1000 гаруй евро боллоо. Тэгээд Гэтэ хаа үнэтэй байгаа ч гэсэн бас зарим юм чинь нөгөө нэг үнэндээ биш ингээ үн цэнэндээ байдаг болохоор амар хэцүү байна. Одоо гэтэ бит хоёр азар бит хоёрын утас маань байгаа. Яа, тэгээ бас зарим юм гоё одоо үн цэнтэй юм маань байгаа. Тэгээд одоо юу хэмээр вэ? Тэг чи олно гэж бодож. Олно гэж бодож байна уу? Олдохгүй юу? Шоколадтай юм дээ сэтгэл санаагаа дэш нь. Би шил ууж цаан тайвширвал байна. Гэтэ ер нь ингээд амар анхаарал хүмүүсийн анхааруулмаар юм нь бол бүр аюулээ. Тэр нэг юу гэх юм бэ англиар. Баян сэрэмжээ баян ажиллавал нэр үнэхээр контролоо хийж битээ гэж хэлээ да. Битээр жоохон давтсан. Тэгээд одоо тэр хүмүүсийг ингэж хулгайлчин гэж үгүйсээ бодохгүй. Тэгэл гэж батсан. Дээрээс нэр зүн савнд амир хэрэгтэй. Яг ингэж алга болохын мэдээд яг хулгай цэртэн зогсоод яг цүнхээ авъя гэл эргээд харсан чинь байхгүй. Бүр ингэж нэг минут хүрээгүй. Тийм юм дотор ингэ байхгүй болсон. Тэгээ уг нь яг хулгайд алдах байгаа мэдэр тэр хүн яг хажуудлаас үнийг хажуудлаас юу байсан ингэ мэдрээдсэн байхгүй. Тэгээд эргээ харсан чинь тэгээд битээ хайгаа авсан чи нэг хоёр олол явжсэн хоёр залуу хоёр цүнхөө яаж байгаа юм нэг нь цагаан нэг нь хар мөн нэг өндөр залуу цүнх барьадсан харсан гэдэг тэр юм Спейн хоёр эрэхтэйсэн тэгээд битээ туслаад цагдаа дуудаж өгөөд битээ цагдаа дээр ирсэн байгаа. Тэгээ ер нь бол контрол гэдэг юм хийж битээ айдас битээ алж шиг нэг аим. Битээ битээ алдаарэ. Тэгээд байнга сэрэмжтэй байгаараа тэгээд битээ одоо Монгол хүний сайхан зангаараа тэгээд энэ жилийн маань одоо цаанаас урлаг болохоор энэ жилийн маань барцад үгээр гарч ирэх жил маань сайхан барцад руу хэлж яах гэдэг өөрсдийгөө тайлбарлуулаад сууж юм да. Төрүүл та. Ойлгож байна. Үнэхээр таагүй явдал тохиолдчихэ. Гэхдээ хамгийн гол нь та хоёр эрүүл аюулгүй. Хамгийн чухал пассвортыг нөхөн гаргуулж болдог. Эд зүйлсийг эргүүлж болдог. Магадлалч би одоо энэ бүхний нэг асуудлаар нь шийдээд л явах хэрэгтэй. Барселона өөрөө гайхалтай очууд талай нарг аудигийн бүтээлүүд амттай хоол энэ явдал сайхан адилхийг тань баллах эсгүй дун удахгүй энэ бүхнийг ярилцаж инээмсэглэх өдөр ирнэ. Тэр хүртэл өөртөө зэмлэх хэрэггүй зүгээр л урагшаа. Та хоёрын дараагийн төлөвлөгөөг сонсоход баяртай болно. Хөөр хий. Наны хоёр одоо буудлаас бодроо хойс өмнө
тако спендерсний тако заавал идэл ер нь зүгээр гэдэг тако авчаад тэгээд одоо нэг усалж явах гээд байж юм. Тэгээд битээр юм алгуулсан ч гэсэн зүгээрээ хоёр тэрнээс ихийг олно. Бит хоёр 10,000 дахиныг олно. Итгэж байна. За. Оо яна гэрэлцээ. Хоёр одоо автобусаас буугаад хотел руугаа явж гин. Тэгээд бит хоёр баахан тийм ярьлаа. Эцэг ямар ч гэсэн хантайгаа болохоор хоёулаа болохоор найзтайгаа болохоор хамтаа хадаад баа. Чи нөгөө нэг гоё үг юм л дээ. Хоёулаа байл зовлон. Тэр бах юм ярьсан. Тэгээд дөнгөж цай нэг гоё үг хэлсэн намайг хэл гинэ. Ер нь ингэж хосоороо амьдрах ингэж хамт байх одоо юу гэдэг хамт байх юм амар гоё. Хуваалцах ер нь амар гоё. Юу нэхэр зовлон байвал хуваалцаад нэмэгрэн, жаргал байвал хуваалцаад тэр нь одоо улам үржигдээд улам жаргалтай болно. Тэгэхээр ер нь бол хуваалцах хамттай байх, хуваалцах бол хамгийн гоё юм шүү. Гоё яана. Хулгайд юм болсон гэсэн гоё яана. Халаасны хулгайчдаас болгоомжлоорой. За бит хоёр одоо өрөө рүүгээ явж байна. Өрөөндөө орж жоохон амраад юм идээд хүч ороо тэгээд чочод бодлогоо танилцчихээ да дараа нь гоё айгу гоё одоо пүүл мүлтэй. Ой гоё. За. Асно. Nice. Ашгүй. За ийм өрөө байна. Янаас энийх орцсон уу? Яг тэр ороогүй. Тэгвэл тэр орсон бол гоё юм. Нууц юм байсан. Нэлт нэг харагдаад та. Яг миний бодсоос л арай жижиг юм байна. Гэтэ ял тухтаа харагдчих. Харцгаая. Вау, гоё тийм хүмүүс юу игээ зогссон юм болоо. За ингээд диспанд хүмүүс шоудах. Тэр 5 дахь дэрсник шилэх бодоо тэгэл орой болгоно л шавж байгаа юм сарж байна да. 0-1 харчээ да. Окей. Ер нь хөөрхөн зөөрхөн л юм. За альмаа уугаар чадна оролдоод үз. Өөртөө идэг. Бид чадахгүй л технологи байгаа. За. 1 2 3 и Сач сүлийн удаа үлдэх бүрчин сэтгэл сэмэлтэй Уйдсан чимээ гадагта юу бацсан бэ Чиний бил хосбой тааван харасан сүнс чанархан би чамайг аравна би чамайг аравна Dance. Go Nani. Go. Tricky. Oh. 진짜 가는데 나도 안 들었잖아.
дээр одоо яг 18 тогтоо чинь ингээд рэл бичээд шүний одоо хэд болж байгаа юм. 10 11 12 11 гэж. Энэ сэрүүхэн байгаа ч гэсэн тэг харагдах байгаас тий. Тэгээд өглөө болсон чи өглөөний одоо нэг өглөө одоо ингэж өглөө ингэж би сэрж байгаа штэ тий. Тэгэл дахиад нэг гоё одоо гоё олон мэдрэмжүүд амьдралч баялаг шүү гэж бодоод тэгэх бас айгу гоё ялаа өнөдөр одоо өчтөр бит хоёр юм алдсан тэгээд дээрэс нь бас тэр тухайгаа яриад бас дээрэс нь амьдралдаа өмнө ингээд туулж исэн хэцүү юмудаа ер нь бол ингээд ярьсан хгүй юу. Тэгээд тэгээд бит хоёр ирэхдээ л айгу тийм одоо зовлонгоо болсон гэх юм уу. Тэгээ бас бит хоёр айгу гоё цаг юм болсон. Ер нь бүгдээ ер нь ингэж зовлонгоо хуваалцахад айгу тийм тэр хүмүүсийн ингэж хоорондын харилцаа айгу батчиж ингэ бэлчдэг гэх юм уу да. Тийм болохоор бит хоёр одоо гэдэг нь илүү гоё найзуудынхаа холбоосыг одоо илүү хүчтэй болгосон. Түүнээсээ хүмүүсийг хамгийн татна болгодог зүйл бол ингэж хамт одоо ямар нэгэн хэцүү зүйлийг ингэж туулах, одоо хамт ингэж зовох гэх юм уу да тэгж байдаг. Тэгэхээр бит хоёр бас илүү юм хүчтэй гоё найзын харилцаатай болж гин гэж би бол ингэж талархаж байгаа. Тэгээд цаавруу хорлоо. За энэ болохоор ингэж гоё өглөөний одоо Испани өглөө харагдаж байна. Өнөөдөр бол нэг тийм бас жоо үүлтэй байна. Яг өмнөх өдөр бол өглөө босоход л шууд аягүй их нартай байсан. Өнөөдөр бол жоо үүлтэй байна. Тэгээд тэнгэр нь ингэж байна. Бас аягүй температуртай тэнгэрнээс илүү гоё Монголтой маань ойрхон санагдаад байгаа. Яагаад тэгэхээр арай илүү наарлаг. Хойлыг нэг юунаас авсан штэ. Элчин сайд янз авсан да нэг өдөр нэг итгэмжлэг тэгэхэд байсан 5 чихэр байхгүй юу. Тэгээ хоёрыг авсан байсан. Тэгээд хоёулыг нь би идэхгүй байгаад байсан байхгүй. Тэгээд яг нааша эрэхтэй нэг хоёулыг нь авчих гэсэн ягаад ч юм. За нэг нь л авчих. Тэгээд арайч тэхгүй байлгүй дээ. Үнэхээр идэхэд бол хуугаад идэнэ дээ гэж би бодсон. Тэгээ одоо эцэцгээ тэр мөнгөгүй болцсон. Тэгээд одоо өглөөний цэндээ нэг хоол идэх чинь. Тэр хоёр шиг үзэн байсныг нэг нэгэн бүр яг ширхэг үзэн шүү. Ширхэг. Яа би хойлыг шүү. Зэрэг бас нэг хоёр. За нэг хоёр. За одоо бит хоёр онгоцны буудлаасаа буугаад тэгээд шууд буучаад одоо нөгөө нэг Парис яг төв рүү орох энэ автобусын тасалбарыг аваад тэр автобусандаа суугаад одоо явж гин. Автобусаараа ер нь бол цаг гар явна те. Цаг гар явна. Одоо нэг 20 минут явцсан байна. За саяхан Испани аяллаас хамгийн дурсамжтай нь юу байсан бэ? Хамгийн дурсамжтай нь одоо яарж цагдаа дээр очсон маань юм байна. Цагдаа дээр очиод инээдтэй чат GPT-гээс бит хоёрыг тайтгаар бол гэж хэлж билээ. Цагдаа дээр байсан тэр одоо хэсэг комент дурсамжтай юм байна. Дээрээс нь за хамгийн highlight moment нь болохоор далаа хараад баярлсан. Тэгээд нөгөө далаан төрлөгийг одоо нөгөө эхний өдөр тэр 20-од очсон. Тэгээд эхний өдөр нь болохоор нэг яг тэр далаа ингэж одоо тэр хадан цохиороо ирээ тэр өндөрлөө ингэж яж байгаа. Тэр айгүй highlight. Хоёр дахь өдөр нь бас нөгөө би бичлэг хийлгэхэд далаараа ингэ орох юм шиг яг өөдөөс ингэж тэр далаан төрлөгийг ирж яхад амар тийм хүчийг одоо юу гэдэг тийм байгалийн өмнө өчгнээ бид дээрээс нь амар гоё одоо юу гэдэг намаа нэм цэвэрлж байгаа юм шиг нэг юм айгүй гоё нэг цэнгэг юмэр чи нэг тийм нэг ариусч хааж юм тийм мэдрэмж авсан. Чи амар тийм гоё бороо битэрийг яг үнсэж байгаа бороо. За Барселоногоос авах одоо тий сайн жишээ одоо Монгол хэрэгжүүлмээр байгаа жишээ гэх юм бол за яг хамгийн ихэнд орж ирж байгаа юм болохоор дугуй байсан. Дугуйн зам дугуйн тэр нэмэх хурахаараа дугуйн одоо бүр тустай юм юутай гэрэлтэй одоо юу гэдэг зохицуулдаг юм гэрэлтэй трафик гэрэлтэй. Тэгээд дээрээс нь
тэр зам нь нэлээ өргөн. Тэгээд дээрэс нь тэнд нөгөө нэг явгууны зам, дугуун зам, хүний зам тэгээд трам одоо явж байгаа тэр зам гээд бүр ингээд айгүй их юм өргөн замууд те. Би тэр эхлээд жоохон учир нь болох гэж ямар юм сонин юм бэ те. Одоо нөгөө нэг цагаан зураасад нүртэл нэг юм цагаанаар биш арай өөр өдрөөс ахгүй. Тэгээд ер нь зам айгүй сайн юм шиг санагдсан те. Тийм. За. За Испани залуучууд хэрээсэн бэ? Яг үнэндээ нэг амар их онцолж хараагүй. Гэхдээ ямар ч гэсэн нөгөө нэг Despacito-гийн дунд дээр гардаг одоо ийм арьсан нэг юм чанга гэлэлцсэн боор тэгээд айгүй нүд хөмсөг те. Яг тийм төрлийн хүмүүс айгүй юм л харсан. Тэгэл яг л яаж төсөөлсөн шиг тийм байсан. Гэхдээ ер нь бол тийм байсан. Нэр хамгийн гоё нэг хэлмээр байгаа нөгөө залуучууд ингээд найзуудаараа ер нь бол 4 5 болоо те. Дандаа 4 болон 4-өөсөө олуулаа ингээд бөөнөрөө ингээд явж байгаа нэг тийм гоё юм яг тийм залуу хүмүүс ингээд олноороо ингээд явж байгаа нэг тийм зүгээр л явхад л ингээд хажууд нэг явхад ч юм уу гоё санагдсан. За Парис төрсэн дараагийн төлөө гэх юм бол эхлээд өрөөгөө цэвэрлэнэ гэхгүй яа. Өрөө оёгонд аимшигтай орхигдсон. За тэгээд цаашдаа ер нь бол цаашдаа хиймэр гэж битээр тийг 2 гол юм байгаа. Франц хэлээ айгуу сайн хийх. Нүдэн. Тэгээд дараа нь болохоор дадлага айгуу гоё бас баталгаатай болгоод тэгээд дадлагаас айгуу сайн хийнэ. Амжилт. Дөнгөтэй би за боёта. Ёо. Thank you. Merci. Ёо, дөнгөтэй энэ таваа. Яа, на ийшээ оруулах яах вэ? Бүтэлгүй шиг санагдчихсан гэхгүй. Спанчуудаа хайртай шүү.